За сайн бацгаана бүгдээрээ Батчаа агшина. За өнөөдөр бүгдээрээ монгол хэлнээс англи хэл рүү нэгэн өгүүлбэрийг хамтдаа орчуулъя. За энэ өгүүлбэр бол би таргалахгүй тулд, жин нэмэхгүй тулд сахарлаг бүтээгдэхүүнээс зайлсхийдэг. За энэ отхыг хамтдаа үзье. За өгүүлбэр бүтээхийн тулд бид нар тухайн өгүүлбэрийн цагийг бодох хэрэгтэй. Сахарлаг бүтээгдэхүүнээс зайлс хийдэг гэдэг төгсгөлтэй байна тийм ээ. Дагдаг. За энэ утгаараа энэ бол present simple байна. Байнга үйлдэгддэг үйл явдал байж байна. За тэгвэл бидний хувьд бид нар тухайн жингээ нэмэхгүй тулд эсвэл хэвийн жингээ хадгалахын тулд гэдэг агуулга өгүүлбэрийн эхэнд эсвэл төгсгөлд байрлах боломжтой. За бүгдээрээ эхэнд байрлуулаа үзье тийм ээ. Жин тэнцвэртэй жингээ the balanced weight гэж хэлж болно тийм. Тэнцвэртэй жингээ хадгалахын тулд. За тэгвэл to keep the balanced weight. За тэнцвэртэй жингээ хадгалахын тулд I usually avoid consuming sugary products. За би бол ихэнхдээ тийм ээ чихэрлэг бүтээгдэхүүнийг хэрэглэхээс зайлсхийдэг. За энэ дотор бас нэгэн чухал хэрэглээ явж байгаа нь avoid гэдэг үйл үгийн араас үйл үг залгахдаа ing-тэй буюу жирүүн төлбөраар байнга орж ирдэг. Зөвхөн жирүүн төлбөраар үйл үг залгаж орж ирдэг. За хэрвээ та ойлгосон бол энэ өгүүлбэрийг орчуулж комментсэд оруулж өгөөрэй. За би замын төвжирлээс зайлсхийхийн тулд өглөөрт ажилдаа явдаг.